Тэгэхээр мэдээлэл технологийн үндэсний парк төр нэгдсэн нээлттэй лаборатори бол шинийг санаачлагч зохион бүтээгч нарыг санаагаа үйлдвэрлэл болгох, бүтээгдэхүүн болгох юм бодит боломжийг олгож байгаа гэдгийг бол хэлж байна. За энэ 3 см-ийн өндөртөө роботыг бол ойролцоогоор 40 минутанд ингэж үйлдвэрлэж гаргаж байгаа юм байна. За энэ бол цаашдаа ийм роботыг одоо тоглоом байлаа гэж тооцоход энэ бол одоо тоглоомын их загвар нь энэ болж байгаа юм. Ямарваа нэг шинэ бүтээл санааг бүтээгдэхүүн болгохын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Харин хөрөнгө оруулагчид цаасан дээр буусан шинэ санааг төдийлөн дэмждэггүй. Тэгвэл шинэ лабораторид шинэ санаагаа 3D хэлбэрээр хэвлэж хөрөнгө оруулагчдаа танилцуулбал гарт баригдаж нүдэнд харагдах учир илүү ихтгэл төрүүлэхөц бодтой юм. Загварыг туршилтын загварыг гаргаж чадчих хямдхан өртгөн. Одоо залуучууд бол нэг туршилтын загвар гаргацсных бол масс үйлдвэрлэл болох бол нэг тийм асуудал биш. Тэр хятад бөөнөр захиаж хийлгэнэ үү, юунд хийлгэнэ үйлдвэрлэгчтэй харьцаад бол хийчих. Хамгийн гол асуудал туршилтын загварыг гарах ийм болох ёстой, та ийм хийх чаа гэж хөрөнгө оруулагчтай уулзаж ярьж тэрийг татгал асуудал байхгүй. Тэгэхээр тэр болцоог олгож байгаараа энэ маань хамгийн хөрөнгө оруулалтгүй бас хэцүү тэр үеийг нь даван туулахад тусцаа болж байгаа юм л да. Товчхондоо инновац хэрэгжих боломж зохион бүтээгчдийн хувьд илүү дөхөн болжээ. Өнөөдрийг хүртэл зохион бүтээгчид анхны загвараа өөрсдийн гараар хийдэг. Үгүй бол загвараа гаргуулахын тулд маш өндөр өртөгдөлж гадаадад хийлгэнэ. Хэрв хямд хийлгэхийг хүсвэл доор хаяж 10,000 ширхэг бүтээгдэхүүн захиалах шаардлагатай тулгарч байжээ. Нэг шинийг хийх чинь. За тэрнийг би дизайныг хийх чаа гэхэд өөрөө гараар хийж. За их урд үтэн хүүхдүүд бол ингээд өөр янз бүрийн яаж хийж болж байгаа. Эсвэл би бэлэн байгаа хайцгийг тааруулаад юм хийж болно. Тэгэхээр яг миний хүссэн загвар биш болчихж байгаа байхгүй яа. Тэгвэл нэг юм ганцхан ширгээ захиалж хийлгэхэд бол маш их өртөг өндөртэй болдог байсан. Тэгтэл иймэрхүү болцоо олгоснороо нөгөөх маань тэр өртгийг хямдуулж. Зүгээр хайцгнаас гадна бусад юм ч гэсэн тэр би нэг багаж авах, нэг юу авах тэр болгон л өртгөө өсдөг байхгүй. Тэгтэл томоохон аж ахуйн нэгж хувийн иргэд 3D хэвлэгч хувьдаа ашиглах тохиолдол бий. Гэхдээ 3-4 мянган долларын үнэтэй хэвлэгчийг хүн бүр авч чадахгүй. Тиймээс хинч байсан хэвлэлт хийх боломжтой учраас зохион бүтээлийн салбарт өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Хүн өөрийнхөө хүссэн зүйлийг компьютерийн програм хамжин зурсантайгаар загварын бүтээгээд магадгүй өөрийнхөө ч юм уу те нүүр царайгаар загварыг бүтээх боломжтой. Тэгээд тэрийг хэвлэх 3 хэмжээс төр хэвлээд ашиглах боломжийг шууд өртөж байгаа. Магадгүй утасны кейс байж болно тийм. Зөвхөн хамгийн энгийн жишээ гэхэд утасны кейс дээр ардаа ямар бичгтээ ямар юм хийх үү гэдгээ сонгоод өөрөө загвараа хийгээд тэг хийх боломж нь бүрдсэн. 3D хэвлэлт хамгийн жижиг нь хямдтай $100 байдаг. Харин мэдээлэл технологийн үндэсний паркт байршуулсан хэвлэгч илүү хямд байхыг албаныхан баталж байна. Гэхдээ одоогоор үн тарифын хувьд тодорхой тогтоогоогүй байна. Хэлбэр хэмжээний хувьд үнийн хувьд зөрүүтэй байна гэдгийг хэллээ.